зөв болгож хувиргаж болох хэмжээнд хүртлээр дадлага хийх хэрэгтэй гэсэн үг. Өө тийм харамуг аваад зөв болгох маш энгийн жишээ байна уу? Хараалын үүрч чадах чадамж. Тэр чинь энгийн биш шүү дээ. Хэнти. Хараалыг үрж чадах. Тэсвэрлэх чадамж. Тэрийг авлаа. Таагүй байх нь ойлгомжтой. Гэвч тэрэндээ төвлөрч байгаад хүний амь аварж болно шүү дээ. Өөрийн хүчийг гарцдахгүйгээр. Та нэг тохиолдлоор тайлбарлаад өгнө. Жишээлбэл чи ингээд нэг ийм чам тохиолдсон байлаа. Нэг ийм гадны одоо ийм хар зүйл ингээд ороод ирлээ. Чи энэ үед ингэж менеж зохицуулаад ингэж даван туулнаа гэдэг. Тэгэхгүй бол бид нарт амар хол сонсогдоод байна. Хараал мараал. Улаач олонд дүрээ харуулдаг шүү дээ. Тийм. Гэтэл ийм гоо сайхан болгодог буу онгод гэж юу байх вэ гэж хаалцгааж байна. Тэр болгонд улаачийн зүсээр болоод нэрээр нь юу дагаад байна? Үзэн ядалтын ирчмүүд цуглаж байна шүү дээ. Хин донлогдох улаач руу. Тэрийг сөргөөрч хамаагүй хүлээж аваад яах болж байна? Цэвэрлээд буцаагаад өөр игэн зорж ирсэн хүмүүст бас өөрийн ахуй байдалдаа ирүү болгоод ашиглаад ирч хүч болгоод авчих ямар. Тэгэхээр амар чадaltaй хүнд бол үзэн ядалт дээрсэн ч ирүүл баг сайн юм шүү. Өөрөө ирүү болгочих чадах юм бол Тийм ээ. Ингэж чаддаг хүн хаас уу байдгүй. За ихэнх л явсан даа. Тэгэж амар хэцүү юм шиг. Гэхдээ тэр зүйлийг сөрөг ирчмээр нэвчиж ирэхээс л дарамттай байх нь ойлгомжтой. Тэгэхдээ тэрийг цэвэрлж боловсруулах хэрэгтэй болж ирэх гэсэн үг. Тэгэхээр өвөө бид нар ийм чадахгүй шүү дээ. Идэж чадахгүй тэгэл айгуу бол баг идэл явчихчих. харин ингээд жоохон дайралт ирэх юм бол тэг үгүй ч штэ. Энэ дээр юу байх штэ гэвэл ийм чадварыг амиа бооцоолж байж л сурна шүү дээ. Яасан ч яах вэ гэж. Ер нь яасан ч яах вэ гэдэг зан чанартай л да. Гэхдээ хий алдуулах хүн. Тэгэхэд бол цаг хугацаа хэгжиг нөхцөл байдал эргэн тойронд бие яаж авч явах сэтгэл санаагаа хянах гэд маш олон зүйлийг нэг зэрэг хянах чадамжтай байх хэрэгтэй. Тэгэхээр өөрийгөө ажиллаж чадах хэрэгтэй. Муугаар хэлж байгаа. За Монгол ард түмнүүд жоохон муул сайлдаг шүү дээ. Тий. Гэхдээ тэр хүмүүс эрчим чадлаа юу вэ? Тэр болгоныгоо хэн нэг илүү шидээд байгаагаа ойлгохгүй. Тийм үү. Тэгэхээр би хэнийг нэг үзье ядаад хараад тэр үнлөө бичлээ гэхэд надаас чи бас чам шиг 1000 хүн эсвэл 100,000 хүн байж болно шүү дээ. Тэдгээр хүмүүс нь эрчим гүйлгэж байна. Нэг хүн лөө. Тий. Тэгвэл эндээс эрчмийг нь одоо дааж ивэдэг юу байдгийг түүн дээр тоглолт хийх сэрэг толгойтууд байж болно шүү дээ. Шууд тэрийн цэвэрлээд ивэл болгож хувиргаж авч болно гэсэн үг. Маш их ийрүү цэник болж нөхөг. Бас үүгээр хүн залууч байх боломжтой үүсвэр бий болж болно гэсэн үг. Өвн Facebook дээр нэг тийм тороол хүмүүс байдаг хгүй юу? Ингээд хүн болгоны пост дээр заавар аваад хараад бичдэг. Тэгэхээр тэд нар өөрсдөө тийм амьдын эрчмийг соруулад, наснасаа хасуулаад хөгшиж байгаа гэсэн үг. Тэд ч тэгнэ. Яагаад гэвэл тэд бодож байгаа. Бас үйлдэж байгаа учраас мөн өөрөөс нь хор ялгарх нь тодорхой шүү дээ. Тий. Би зүгээр ингэж байгаа юм ит гэсэн чи яг цагаа тулахаар
хэн нэгнийг гүжирдэхийн тулд тусгай нууц нэр байж л таараа шүү дээ. Тийм. Баригдахгүй гэх. Тэр нь өөрийнх нь тархины хамгийн том асуудал юм. Хэрвээ тийм хүн улаач руу юм айлдлаа гэж бод. Тэрнээс эрчим ялгарч байгааг шууд олж мэдчих болно. Тэгэнгүүтээ тэр нууцлсан нэр гэдэг зүйл нь тэр хүний том дурсамж учраас түүгээр нь өөрийг нь хорлож болно гэсэн үг юм. Тэгэхээр бүр Сүүлд нэг хүн өөрийнхөө жинхэнэ царайг гаргахаас яасан хайсан уу hulжсэн уу нэг мангуудын групп дээр ахыг жахан муу хэлсэн байсан. Одоо тэгэхээр тэр хүнийг яана гэсэн үг нэр нь чухал биш. Тэр хүний өөрийнх нь бодлын уул мөр нь үлдсэн байх шүү дээ. Тийм. Бас нууц нэр нь. Түүгээр нь үлгэж болно гэсэн үг. Тэгэхээр нэр нь байсан байгаагүй нэг хамаагүй. Тэр хүн өөрөө бодоод тэр нууц нэрээ бий болгосон шүү дээ. Тэгэхээр оюун ухаанд нь яг нэр үүссэн байна гэсэн үг. Тийм байна. Тийм ээ. Одоо би чинь тийм хуурамч нэртэй шүү дээ гэдээ өөртөө нэр өгсөн байна да. Тэр болгонд өөрөө дурсамж үүсгэж байгаа. Бас түүгээрээ эрчим дамжуулж байгаа бол түүнийг барьж аваад гарцанд нь зайлуулах боломж бий гэсэн үг. Тэгэхээр өөртөө хөөрхий ингээд өөртөө амьдаа хааж нуудаж гин гэж бодож байгаа ч гэсэн ямар ч нэмэргүй юм байна шүү дээ. Яг эрчмээр үйл хийдэг буудвал тэр асуудалгүй байх нь шүү дээ. Тэрний хэн байх нь уу, ир юм байх нь хамаагүй. Ягаад гэвэл нууц нэр нь чухал. Нууц нэрээрээ тэр хүн хараад хорийн зүйлээ хэлж байна гэх боловч түүнээс эрчим долгио ялгарч байгаа. Одоо яах вэ? Буцаагаад тэр нууц нэрээр нь юмыг хийж болно гэсэн үг. Тэгэж үйлээ үүрлээ гэхэд тэд яах вэ? Гомдолж чадахгүй. Яагаад гэвэл хуурамч нууц зүйлээр холховчлсан учраас ялаа өрөхөөс үр замгүй. Тийм ээ. Яг үүн дээр улаачид одоо тэр хар жагсаалтанд байдаг. Дор хаяж 20,000 орчим үнийх байгаа шүү. Өөна чин арим юм шүү. Цагаат бол тэднийг ашиглаад 20,000 хүнийг ч аварж болно гэсэн үг. Тийм ээ. Тэгэхээр улаачийн хар данс гэж байдаг. Өөрийн хүч хүрхээ болоод ирэхийн цагт яах вэ? Өөрийг нь элдвэр доромжилж байсан хүмүүсээс цуглуулгаасаа эхнээс нь гардтаад нөгөөг нь үлдэх боломжийг хэлж байгаа. Дургүй ээжээгээд дуртай болсон байсан ч гэсэн хамаагүй угаасаа оюухан мэсэртэй байсан болохоор тиймэрхүү тэнийг үйлдэл гаргаад тийм хараал бичиг ясгүй л байсан юм биш үү? Тэр үед тэнэг байжээ гэдэг нь улаачд үйлчлдэггүй юм аа. Тийм ээ. Нэг л тиймд орсон бол да тэгэл ээлжээ хүлээх л байх та. Энэ арга барилыг айл эрт олон нийтэд харьцах үеэс нь заагаад өгчихсөн байсан юм. Хэдэн оноос гэсэн үг үү? 18 он. 14, 5 юм уу да. Одоогор бол хүч хангалттай байгаа учраас тэр хар дансны үрсүүдтэй анхаарал тавихгүй байж болно. Бүр жахан хэцүү болоод ирэнгүүт тэд нар яг ашиглаад хүмүүс аврна гэж үү? Тэгж болно. 20,000. Өдөр болгон доромжлуулж, өдөр болгон зөвхүүлэх сайхан зүйл биш шүү дээ. Тийм. Гэхдээ за яах вэ? Чамайг тэгж жагаад нэг учир байгаа байлгүй дээ гэж улаач тусгайлан хадгалдаг байх. Өнөө хэдэн ч яах вэ? Энд тэгээд юмат чаддаг биш дээ гэж одорчж болно. Эсвэл нууц хаяг нь буцаад хэвийн амьдралдаа ороод хөрөг юмаа гаргацсан ч байсан тохиолдол бий. Тэгээд ингээд доромжлол авангууд доор нь хүмүүс бити тоо гэсэн амар комментууд байдаг.
Үнэхээр тэр тоохгүй яваад хэн тоох хэрэгтэй. тийм. Тийм юмнуудыг л зайлуулж байж л цэгцэндээ орно шүү дээ. Гэхдээ зарим Тийм. одоо тиймэрхүү постууд нь хандлтаа аваад өөрсдийнхөө одоо пэйж, групп одоо нөгөө нэг тэр юмаа хөгжүүлэх гээд бас тэгж байгаа юм шиг санагдсан ш зарим. Нэрээ ингээд ганц хоёрхан хандлттай тийм групп байжснаа ахын пост орсон чинь тэр за та 2хан цагийн дотор 200 300 хүн ахыг эсэргүүцсэн байсан. Тийм доор нь Тэгээд тийм хандлтнуудтай ачаагүй байж нь тэгээд ахыг оруулсан чинь амар гоё хандлт аваад байгаа юм шиг байгаа юм л та. тэрэн дандаа сөрөг хандлтууд бүгдээрээ ингээм муучлсан. Нэг дор тийм хүмүүс тоглож байгаа гэдэг сайн хэрэг биш үү? Ааха. Тэр чинийг ирнэ л гарцдах боломжтой хүмүүс нэг дор бөөгнөр чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэднийг нээсэсийг л өгчих юм тий. Тийм эсэс хийсэн байгаа. Сайн. Ааха. Тэгэхээр тэгээ ингээд яжсэн чинь мартцсан дараагийн Заавал зөв аргаар ялах шаардлагагүй гэсэн үг. Буруутай буруу хайрц. Зөвтэй зөвөр хайрц гэсэн үг. Тэгээ хүмүүс ингээд доор нь мэдхгүй ээж зарим нь тэгж муурчлт юм уу яадгийн ингээд ямар ч тийм нотлохоогүй юм итгэдэг манайхаа. Зүгээр ингээд бөөнөр ингээд муулчих юм бол орж ирээ муулдаг. Гэтэ зарим нэг хүн мэдээлэл жаахан сайн цаг гаргаа сайн өгсөн бол Хүмүүс нөмөрсөн бас ганц нэг комментууд бас байдаг. Тэгээд тэр ер нь ингээ нөгөө нэг яг тэрний дараа хит хитэн групп дээр ингээд ахын талаар мэдээлэл оруулсан байгаа нь зүгээр хандлтын төлөө доор нь бичсэн байгаа хүмүүс нэрээ одоо золиослуулах нь бэ нэрээ гүгтүүд. өө ингэсэн байсан шин. Ахад бүр үнэхээр дургүй юм уу? Тэр постыг нь бүр 10 20 групп чирээсэн. Тэгээд тань харагдаад байдаг байхгүй юу жаа. Тэгэд би тийм скриншот хийж аваад коммент дээр нь даваад нэлээ юм болсон юм. Ажил байдгүй юм уу? Явж ажил бол хийгээч. Ажил хийх гэхээр улаац маань ханшийн унгаад хаалт хийсэн байж болно шүү дээ. Бараг тийм юм шиг байна. Тэгэд бүр аргаваараад тэгж амжиргаагаад залгуулдаг болсон юм шиг. Нэгийг зайлуулж өгж өөрөө хожно гэж байж болно шүү дээ. Тийм байх. Гэтэ тэглээгээд хүмүүс өөрсдөд нь улам дургүй болоод бүр гудамжинд гарна үсттэй. Дахиад нэг шинэ инээж байгаа нөөц юм гаргачихад л болоо биш үү? Улаач минь толлогчлоо. Одоо миний ээлж гээд инээж хөөрсөн өмсгөл хоёртойгоо сайхан хөргөө оруулж болно шүү дээ. Гэхдээ энэ бол тэр чигээрээ монхорлын эсрэг дайн шүү дээ. Ихээс идэг тэтэйгөө. Яа, Ярхас нэг тэгээд Бэжинна. За ямар санаа уйлж байгаа юм шиг сонсогдоод байна. тэтэйжарав. Эстеряг тэнтэй адилхан ихтэй онгод гараад ирсэн байсан. Яг юм зихрэг. Тэгээ харахаар инээ түрээд тэнэ. Тэгээ хүмүүс яг юм уу? аха яг штэ тэнтэй нэг бэн гэж бодох гэдээсэн. Яа, тийм үү? Инээ түрээд Харалтаа. бүр яг Гараад харлаарай за. За. Яа нэг юм шиг. Яг юм уу? Өвөө та копи тас. арай өвөөгийнх бол арай чип харагддаг. Амар чип харагддаг. Өвөөгийнх амар гоё штэ. Гэтэ ингээд анзаараад ангууд таны ярьсан юмнуудыг жаахан өөрчлөөд тэгээд олон түгээчдэг тиймэрхүү хүмүүс бас мерсер байт юм шиг санагдсан. Нилээд би. Амар байт. Тэгж байж л амжиргаагаа залгана шүү дээ. Сэтгэж чадахгүй бол сайн хулгаач бай гэж.
Улааж хулгайлтгуудыг мэддэг учраас нэг хэсэг нам зогсож байсан шүү дээ. Тийм. Тэсэн чинь буцаад нөгөө дагуур төвшин рүүгээ очсон шүү дээ. Үзмэрч. Тийм ээ. Үзэн харна гэсэн. Тэгэхээр бид нар бас жижигхэн ч гэсэн зүйл хэмээгээд байгаа юм шүү, тийм ээ. Одоо хүмүүс ухаалаг уссаа. Тэгж жамар хуурдахгүй үз. Шкодэ. Дээр нь өвөөгийнх нь хийдэг зан үйл. Өрдийн арга барилыг эрс өөрчилж байна шүү дээ. Утаа нэрж, сархад хүртэж, элдв арцгаан гуугуулж, хэнгэрэг дийлдэхээс илүү төвлөрлийн нэг орон зайгаас эхэлж байна. Тухайн хүнийг нэг ташуурдах ч юм уу нэг барьж ирсэн болцоод ярээ суух биш. Шууд эрчмийн цэвэрлэгийг хийж хүрлцэх алба ажил болж байна. Нэгээс нөгөөд эрчимтэйгээр. Гэхдээ наад өрсөчөн үсрээд л 3 үрийн ард гараал хялайх болно гэдгийг л мэднэ. Тийм бах уу? Тасралтгүй 6 цаг гэсэн үг. Тэгж төвлөрөх хэцүү дээ. Яраас жаахан шинэлэг болохоор хүмүүсийн санаанд бүр огт буугаагүй байж магадгүй. Энэ зан үйл эртний язгуурт бас бие барсан хүмүүст л толгойных нь ард суух эрх олгогддог байсан. Оо. Язгууртан дээдсүүдэд бас энэ мэтийн зан үйл байсан. Ирч хүч. Эрдэм мэдлэг, гоо сайхан үзэмж. Монголын өвөг дээдсүүч бас залуу хിവэрэ байх гэж их оролдож л байсан юм шүү дээ. Тэдний шүтлэг бишрэлийн аль ч шашныхан оролцсон. Зөвхөн бөө мөргөл орж байсан юм биш. Бүх шашинд энэ арга барилыг сэмхэн туршдаг нь үнэн. Гэхдээ жирийн ард иргэдэд биш. Буруу арга барилынх нь туршдаг шүү дээ. Залуу байхын тулд нялх хүүхдийн мах цусыг идэж тахил өрөвдөг. Хорцолд ордог. Манс суурдаг, манардаг тусгай найр хөгжөөн гэдэл. Хэн нэгний зовх тарчлахаас таашаал авдаг. Тийм бүлэгч бий. Illuminati гэдэг хаа. Тэгээд сүүл нөгөө Jeffrey Epstein гэдэг хүний хийсэн яг иймэрхүү нөлөөтэй баян хүмүүсийг цуглуулж агаад тийм юм хийсэн баримтууд нь ил болчихсон. Байгаад. Хэн нэгнийг магадгүй төлөөлсөн байж болох юм. Гэхдээ шашин шүтлэгч бас ийм зүйл хийдэг. Хүмүүс ухаан саруулсаж шашин шүтлгүүдэд мунхарч байж болно. Одоо болио Сергия гэх үед чөтгөрлөг талын хүмүүсийг хэрэгээр бэлтгэдэг ч байж болно. Чөтгөрийн ийм хуралдай болж байна. Тэрийг шүтдэг хүмүүс ийм үргэл, ийм хөрчл хийж байна гэдгийг дэлгдэг ч юм уу. Зохиомлоор. Зохиомлоор. Тэгээд ирэхээр хүмүүсийн итгэл дахиад бурхан шашиндаа хандаж эхэлнэ шүү дээ. Гэтэл энэ зүгээр л нэг зүйл байвал яах вэ? Тэгэхээр хүмүүс шашин шүтлэг шүтгэхгүй байх тусмаа тэд
шашны нэрийг барьсан хүмүүс өлсөх болно. Өлсөж байна гэдэг чинь яг үйлчлүүлэгчгүй болж байна гэсэн үг. Тэгэхээр итгээд гаж чамаагүй нэг зүйлийг зохиомлоор бий болгоод бас үйлчлүүлэгчээ нэмэгдүүлж болно гэсэн үг юм. Чөтгөр гэж ийм байдаг юм аа. Та нар одоо бидэн дээр ингэхгүй бол бурхан ч та нарыг хаях гээд байна шүү гэхэд яг хүмүүс нь цаалм ухраад эхэлдэг байх юм шүү дээ. Энэ бол мэдээллийн хүч. Нэг л тийм шүү дээ. Ийм тан зарагдахгүй болохоор яг хэрэгээр өөрсдөө хин нэгэнд тахал дурсчихна. Тэгээд тэрний эсрэг имэн бэлэн. Нийтийн дунд тараалаа хүмүүс өвдлөө өвдөнгүүт тэр имийг хөдөлж ав. Тэгэхээр им хийдэг хүмүүс ч бас ашигын төлөө хэдийгч гарцдаж чадах болж байна да. Тийм ээ. Тэгэхээр л энэ хорвоо ертөнцийн бүх юм жүжиг болсон байна. Хүмүүс энэ болгоныг мэддэг гэдэг боловч мэддэггүй. Цар хүрээн жоохон зүйл дээр гацдаг байх юм шүү дээ. Тэгэхээр энэ бараг тасалтгүй үргэлжлээд л байхаар юм шиг гэж дуусах юм болов уу? Дуусгахын тулд нэлээ юм болно. Урт хугацааны дай. Шинэрэнд дууссан байх юм болов уу? Чи ямар ч байсан салгалаад үлдэн л гэсэн шүү дээ. Өвөн чамайг тусгай. Нас үе төрөхээр чин зан үйлий чи хийж өгнө. Гоё. Бас үнэгүй гэх юм уу? Энэ шашин хэр их нөлөөлж байна тэр хэмжээгээр чөтгөр гэдэг зүйл байх л бол. Одоо тэгэхээр шашин чөтгөр хоёр нэг тал болцсон гэсэн үг үү? Тэгж ойлгож хүмүүсээс өглөг барьчин авч амьдэрдэг зүйлс зөндөө л байна шүү дээ. Чөтөхгүй бол хинч тоохгүй шүү дээ. Тэд нар хөлбөр нь үлсэн санхүүжилтгүй болно. Нэхийн тулд элдв янз илий балаа юм ярьцгаадаг шүү дээ. Гэхдээ ягаад тэр шашнаа ингээд тэднийг ерөөсөө хөгжүүлэхгүй байхад тэгэл тэрүүндээ мухраад л байгаад идэм болов. Эрдэм мэдлэгийн араас хөгжих биш. Идэх хоолны төлөө байгаа учраас та нарыг хөгжүүлж яах юм. Тийм байна уу? Та нарыг нэг нэгээр чинь хөгжүүлээд яваад байвал үйлчлүүлэгчээ нэг нэгээр нь л алдна шүү дээ. Тэр чинь нэгээр өсөх болно. Тэр хүмүүс нь тэгэхээр ходоодондоо захирахтаа Одоо эрх мэдэл, нэр алдар. Хүн төрлөختний хөгжлөөс нь хойш татдаг 3 зүйл чинь л ерөөсөө юм шүү дээ. Шунал, нэр алдар, эрх мэдэл 3 юм. Нэг орчих юм бол цадна гэж байхгүй. Ямар үед зогсох уу, ямар үед зөв тийш ирүү болох уу гэдгээс мартдаг гэд боддоо. тэгэхэд өгөө тэр ингээд шашинд амар ингээд ач холбогдлогддог хүмүүсийг харахаар дандаа ядуу, дандаа сул дорой хүмүүс. Оюун ухамсар сэтгэлгээнд гэсэн ядуу санагдсан. Ядуу байх нь тэдний ажил шүү дээ. Тэг ингээд өөрсдөө ингээд нэг хараад те. Эндээс ингээд гарах хэрэгтэй юм байна гэж боддгоо юм бахта тэр хүмүүс нь. Ямар нэгэн болцолт ашигтай зүйлийг л санал болгоно шүү дээ. Тийм ядуу хүмүүсийг тэгэж амархан сул тавихгүй. Хотоодын цатхаад хонуулаад байхад төр улсдаа иргэн гэдгээрээ тоог нь бүртгэж явсаар байгаад одоо энэ хамгийн л сайхан газар болгонд нь тэр сум хийдэн байна.
хамгийн амин цэгүүд нь тэр гадныхны уул уурхай юм шүү дээ. Та нарыг тэр чигтэн тагнасан. Харин монголчууд нь өөрсдөө идэх хоол, гадагшаа явах ашигтай юм байна. Үнгүй хувцс хонор гэдэг. Энэ болгоноос өөрсдийн мэдээлэл өгч харьяанд нь орсон. Монголын хаа сайгүй хоёр цагаан цамцтай шар толгойтой зангиатай хүмүүс тагнуул хийж явж байсныг та нарын хэн ч ойлгоогүй. Тагнуул хүн зүгээр л гэгэн цагаан өдрөөр явна гэж үг. Сайн хувирсан хэлбэр байж болно шүү дээ. Шашин шүтлгээр нь дамжуулж тагнах, аялал жуулчлал нэрээр явж тагнах. Өнгө зоос өгөх 8-ач нэрээр тагнах. Айхтар байна. Тийм. Ерөөсөө хинээч санаанд орж байгаагүй зүйлсүүд байна. Монголд аялж байгаа гэж үү? Үгүй ээ. Ийм шудраг бус, тачир өв сургамалтай, ус сунд муутай газар зоригтой хүн л аялна. Нэг бол имстэй хурцах, нэг бол ямар нэгэн байдлаар олж хайжил ирнэ. Мөнх тэнгэрийн тэнгэрлэг ард түмний бүсгүүчүүдийн дарж авах сайхан л байдаг баг. Маш их өвөг дээцийнхээ ушханцан олсноос өөрцгөө шүү дээ. Цагтаа миний өвөг дээцийг боолоо болгож байсан. Тэгвэл тэнгэрлэг тэнгэрийн бүсгүйг нь ингээд ийм болгочлоо. Би өвөг дээцийн өшөөг авлаа гэдэг хүмүүс би. Хатуу боловч үнэн нь энэ. Тэгэхээр үүнийгээ дагаад нэгэнт тэнгэрлэг бүсгүйг боол эзэмдүүл хаад баатарт хөрөх нь юу л бол. Та нарыг мөхөөсөө сүйрээсэй гэж маш олон улс үндэстнүүд өдөр болгон зан үйлээ хийж залбирч суудаг юм шүү. Тийм бол нөгөө нэг үг гэдэг шүү дээ. Эмэс ариун бол түр ариун болов. Тэгэхээр тэр бас орон нислэлгүй үг биш ахын тийм үү? Ил хүн үржинэ гэж үү? Эмэгтэй хүмүүс л үрждэг шүү дээ. Нөхөн сэргэх чадварч өндөр. Ариун бүсгүйгээс ариун үрэл гарна шүү дээ. Монголын гол баялаг бол уул уурхай алт эрдэнэс биш юм. Монголын баялаг бол Монгол бүсгүй хүн юм шүү дээ. Бид нар ч бол баялаг нь ах юм шүү дээ. Бүсх наснаас жил дараалан за 2 жилдээ нэг гэхэд 10-20 баатар ирсэг бол бас хаттыг бол төрүүлж чадах л хүмүүс. Ихтэй өнөөс юу нөх вэ? Ихтэй хүн үржидэггүй. Харин бэлтгэдэг юм шүү дээ. Тэгэхээр Монголын баялаг гэдэг бол яалтчгүй охид бүсгүйчүүд нь байдаг байх. Тэгэхээр хат
сургалтыг бэлтгэхийн тулд одоо бид нар яг уу чингэрийдүүд хатдээ төрүүлэх гэдэг шүү дээ. Бодлоосгаа. Байдлаас нь л бол энэ ирцүүд чинь олигтой байж чадахгүй бол заавал цусгах хэрэггүй. Өөр нэг бүлгийг сонгож аваад эндээ нутгшуулчихгүй юу? Монголжуулна гэж үү? Тийм ээ. Тийм монголчсан зөндөө олон гадаадд байдаг шүү дээ. Тий. Та нар тийм ирэх нь байна шүү дээ. Тэгээд бид нар монгол хүмүүсээс илүү үндэсний өв соёлыг ингээд тэгээд таниулдаг. Тий. Гэтэл заавал Монгол эртээс хуу гэтэл өнөөх нь арчаагүй залах уу? Ноён зонтой одоо рааштай байвал яах вэ? Гайлвал. Сална. Тийм хүний хөхөд ямар байх вэ? Алин маднаас олондохгүй. Зөв. Тэгэхээр шаардлага тавь гэсэн үг юм. Чи тийм авир зантай тийм байх ёстой. Үнэхээр өсгөөчүүд нь хатад болж хувирж байна шүү дээ. Тэр хүнийг хөлөөрөө толгоогоор хөл идгийг боловч шаардлага тавих нь. Чи бол тийм ийм байх ёстой гэх мэт. Тийм байна уу? Юм салах. Эхнээс нь нүүр өгөхгүй байхад болох нэг. Тийм ээ. Нөхөртэй боллоо гэсэн нэг дагуур хүүсэг юмтай болчихвол хэцүү үз. Насанд орчталж хэрж явна шүү дээ. Ер нь ир шиг юм шиг л байхад болно.